Эрүүл байна уу? Эмцэн байна. Тэгэхээр та бүхэнд энэ удаагийн дугаараар зүрхний шим өвчин, этэм суцны эмгэгийн эмчилгээний талаар мэдээлэл олох болно. Тэгээд асууж тодруулах зүйл байвал комент хэсгээр бичээрэй. Дэмжих бол та бүхэн эрүүл хэм маяг номыг уншиж үзээрэй хэмээн хэлмээр байна. Тэгэхээр өмнөх дугаараар бол зүрхний шим өвчин, этэм суцны эмгэгийн талаар, онцлогооны талаар та бүхэндээ мэдээлэл олгосон бол энэ удаадаа эмчилгээний талаар мэдээлэл олох болно. Тэгэхээр тэтэм суцны эмгэг зүрхний шимээ өвчин бол одоо дэлхийн нийтэд үгүй Монгол орнд бол цөөнгүй тохиолддог. Үүний хүндрэл нь бол зүрхний шигдээс, зүрхний дутагдал байдаг. Тийм учраас энэ эмгэгийн нас баралт хүндрэл их өндөртөө, амьдралын чанарыг их доошлуулдаг. Энэ өвчний талаар маш сайн ойлголттой байхгүй бол одоо 5 хүн тутмын нэг нь зүрхний шимээ өвчин, зүрхний цашмын шигдээсээр бол нас барч хорвоо гэмэн хусыг үзэж байна. Тэгээд энэ маань бас суцны өөрчлөлттэй холбоотой болохоор тэтэм суцс өөрчлөлтөнд орохын хажуугаар тэрхэгдэж байгаа суцс өөрчлөлтөнд ордог учраас тэрхэн цус арвах эмгээр бас хүндэрдэг. Иймэрхүү одоо тархалт их өндөртөө амьдралын чанарыг доройтуулдаг, нас баралт их өндөртөө эмгэг байдаг. Тэгэхээр та бүхэн энэ эмгэгийн эмчилгээний талаар та бүхэндээ товч мэдээлэл олгоё. Тэгэхээр зүрхний шим өвчин гэдэг бол зүрхний яг одоо бидний зүрхэнд яг цус одоо хомсдож ирэхийг бол зүрхний шим өвчин гэж нэрлэж байгаа. Энийний одоо дийлэн хэрээс дээш одоо хувийн шалтгааныг бол яг тэр зүрхийг тэжээж байгаа өөрийнх нь тэтэм суцс гэж ярьдаг. Тэр тэтэм суцс маань хатуурч өөрчлөлтөнд орсны улмаас тэтэм суцс эмгэгснээ улмаас бол одоо зүрхэнд очих цусан хангамжийг хомсдуулж улмаар зүрхний шим өвчин үүсгэдэг. Энэ зүрхний шим өвчин маань зүрхний булчингийн эс маань одоо гэмтээд хүчин хэмжээнд одоо хомсдуулт түүнийг зүрхний шигдээс хэмээн нэрлэдэг. Зүрхний шигдээс гэдэг эмгэг болж ивэл зүрхний булчин маань хүчиж одоо эргэшгүйгээр өөрчлөлтөнд орж одоо амь насанд аюултай болдог. Яагаад гэвэл та бид одоо тархинд очих одоо цусан хангамж 3 секунд орчим алдагдвал хүн ухаан алдаж ундаг. Өөрөөр хэлбэл 3 секунд 1 2 3 гэхэд тархинд цусан хангамж очихгүй бол одоо ухамсар тухайн алдагдаж одоо ухаан алддаг улмаар бид нар бол зүрхэнд тархинд очих цусан хангамжаа доктортой одоо байрлахын тулд зүрх маань тасралтгүй 2 секунд ч амарч чадахгүй одоо тасралтгүй агшчихдаг. Тэгэхээр энэ агшиж байгаа зүрхний булчин маань өвчин гэдэг маань зүрх маань ажилгүй болж ингэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр цусыг шахаж байгаа зүрхний булчин хэсэг маань ажилгүй болж цусыг шахаж эхэлж чадахгүй болвол зүрхний шигдээсийн хүндрэлүүд бий болж үүсдэг. Жишээлбэл ухаан алдах, амь насаа алдах, аль эсвэл хэм алдагдах, зүрхний одоо цочмог болон архаг дутагдалд орох гэх мэт хүндэрдэг. Тэгэхээр энэ тэтэм суцны эмгэг зүрхний шимээ өвчин дээр бол ер нь бол 4 төрлийн эмчилгээ байдаг. Нэгдүгээрт нь бол эмийн эмчилгээ гэдэг. Энийг бол маш сайн мэдчихэж байгаа тийм. Хоёрдугаарт нь бол бидний сайн мэддэг стент тавих буюу тэтэм суцын дутуур хоншлох эмчилгээ ордог. Гуравдугаарт нь бол тэтэм суцс залгах мэс засал буюу тийм нарийн хэсгийг одоо цусан дараачийн хэсэг цусан хангамж хаваачихын тулд одоо тэтэм суцсыг залгах bypass одоо мэс засал байдаг. Дөрөвдүгээрт нь бол шинэ технологи улмаас одоо янз бүрийн зүйл туршигдож эхэлж байна. Ийм төрлөнд одоо 4 төрлийн эмчилгээ бол оног ухаанд нэгдэж тодорхой үр дүнг өгч хүмүүсийн амь насыг аварч байна. За тэгэхээр эмийн эмчилгээнээс эхлэе. Тэгэхээр энэ ер нь бол 90-с дээш хувь нь одоо тэтэм суцс эмгэгшиж одоо хатуурч нарийсах, бөглөрөх байдлаар эсвэл агшилт өгөх байдлаар зүрхэнд очих цусан хангамж хомсдож байдаг. Тийм учраас одоо хамгийн их одоо бид нарын түгээмэл хэрэгэлдэг юм бол нэгдүгээрт нь бол одоо бүлэн нүүсгээс сэргийлэх юм байдаг. Энэ бүлэн нүүсгээс сэргийлэх юмыг бид нар жахан буруу нэрлэл ярьдаг. Жишээлбэл цус шингэлэх юм гэж ярьдаг тийм. Энэ өөрөөр хэлбэл тэр зүрхийг тийжээж байгаа тэтэм суцс маань эмгэгснээ улмаас агшилт өгөх, нарийсах, аль эсвэл бөглөрөх энэ маань одоо ингэсэн нөхцөлд бол одоо тэр хэсэг цус одоо жишээлбэл тэтэм суцс хатуурч хагаад тов руу маань цуурах, харах үед бол хүний одоо суцсны бүрэн бүтэн байдал алдагдчихана гэд хүний гемостазын зохицуулах улмаас тэр хэсэгт бол бүлэн буюу тромб үүсдэг.
Энэ маань одоо судасны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй тулд тромб очиж одоо цусыг тогтоож ингэж боддог боловч нөгөө судасны одоо хөндөд үүссэн тэр нарийслыг одоо бүглэж одоо бүглэрэл үүсгдэг. Ингэсний улмаас ол зүрхний булчинд очих сусан хангамж одоо гинт хомсдож зүрхний шигдээс. Энэ гинтийн одоо тромб цусны бүлэн үүсгээс одоо сэргийлдэг эмийг бол бид нар одоо хурцлан сэргийлэх зорилгоор уудаг гэсэн. Үүндэн бол бидний сайн мэддэг аспирин, клопидогрел, прасогрел, тикогрелор гэдэг алисвал өөр бүлгийн эгнээний эмнүүд ордог. Өргөн тохиолдолд бид нар бол одоогоор аспирин, клопидогрел, зарим нөхцөл бол брилант гэдэг тикогрелорыг одоо эмнэлзэн практикт хэрэгжилж байна. Энэ бол одоо зүрхний одоо тэр зүрхийг тийж явах титэм судас нарийсаад хүндрэл үүсч бүлэн үүсгээс сэргийлдэг юм байна. Өөрөөр хэлбэл гинтийн одоо шигдээс гинтийн одоо зүрх зогсох нас баралтаас сэргийлэхийн тулд одоо бүлэн үүсгээс сэргийлдэг эмийг бол хэрэгэлдэг гэсэн. За хоёрдугаарт нь бол бид нар энэ одоо сайн мэд өөх тос бууруулах статинтэй эгнээний эмнүүд ордог. Энэ нь яадаг вэ гэхээр бидний одоо тэр титэм судасны өөрчлөлт түргээд сувийг нь нарийсгаад судас хатууралд хүргэдэг одоо хамгийн чухал хүчин зүйл бол муу өөх тос гэж үздэг тийм. Бид нар ярьдаг холестерин тэгээд бага нагтралтай липорт гэдэг юм байна. Одоо зөвлөд ордог. Эдгээр зөвлөд бол эдгээр зөвлөдийн нөлөөгөөр бол одоо статин гэх мэт одоо эмүүдийн нөлөөгөөр бол цусан төхмөө тус багаснаар бол судас хатуурлын эрчимжилт буурч улмаар судас одоо хатуурч нарийсах хүндрэх одоо магтал буурдаг хэмээн үздэг. Тэгэхээр ийм тулд одоо тэр өвчний явцыг удаашруулахын тулд статин эмчилгээ өөх тос бууруулах эмчилгээг хэрэгэлдэг байна. За 3 дугаарт нь болохоор бидний сайн мэдэх одоо цусан хангамжаа их аваачхын тулд эсвэл өвдөлт үүсэх үед хилэн дор тавьдаг валидол, нитроглицер орж байгаа. Валидол гэдэг юм бол өөрөө ингээ ментос буюу гааны төрлийн одоо найрлагын дагуулдаг учраас тэрийг ингээ хилэн дороо тавихад бол рефлексийн замаар зүрхийг дэж байгаа титэм судасыг тэлдэг. Нитроглицерин хэмээх юм нь бол өөрөө ингээ нитроксид гэмэх одоо зүрхний титэм судасны гүйлгэр булчин соллох үйлчилгээтэй учраас тэр нарийсан өөрчлөлтөнд орсонд одоо цусан хангамжийг хязгаарлаж байгаа гэсэн баг зэрэг тэлэгдэхээр цусан хангамж сайжирч тэ зүрхний одоо цусан хангамж сэргэж аль эсвэл өөр шинж тэмдэг буурдаг. Ийм тулд одоо 3 дугаарт нь нитроглицерин хэрэглэдэг. За 4 дугаарт нь болохоор бидний сайн мэдэх зарим нэг эмнүүд хувь хүний онцлогоос шалтгаалж өгч болно. Жишээлбэл бета блокатор гэдэг байдаг тийм. Энэ бол ихэвчлэн зүрх дэлсдэг. Зүрх дэлсэн гэдэг маань тэр хэмжээгээр цусан хангамж дэжилэн бацыг их шаарддаг. Тэр хэмжээгээр цусан хангамжийг их шаарддаг учраас зүрхний ишимийг бол даамжруулдаг. Тийм учраас зүрх хамгаалах үйлдэлтэй одоо зүрхний цохилтын тоог цойлоход бета блокатор хэрэгжилж болно. Эсвэл одоо зүрхний судас агшилт өгдөг тийм. Ингээд тодорхой хэмжээний одоо вазомотор дисфанкшн буюу тэр зүрхний одоо титэм судасны булчин метрүүлжүүлж байгаа одоо тэрний үйл ажиллагаа алдагдсанаас болоод зүрхийг дэж байгаа булчин маань эмгээр агшиж нарийсдаг. Эндээс сэргийлж бол кальци антагонистыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэсэн. За зарим тохиолдолд бол одоо зүрхнийг одоо бэлэн одоо тижээлийн боцс өгдөг пердизен ч юм уу эдгээр эмүүдийг бол түгээмэл ашигладаг. Гэхдээ миний хэлэх зүйл бол нэг алтай байдаг. Юу вэ гэхээр одоо нүүдэлчдийн соёл тэр ч юм уу эми санд ороод дур мэдэн юм хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл одоо зүрхний цохилт одоо буураад тишим өгсөн байхад одоо бамбай хандмал ууд. Энэ бол аюу буруу яагаад гэвэл зүрхний цохилт буураад тишим өгч хаад тайвшруулах болмаар зүрхний цохилт бууруулах юмыг хэрэгжилж байдаг. Ийм болохоор яг мэрэгжлийн эмчд үзүүлэх нь одоо тэр оншоо тодруулах нь бол их аюулгүй. Одоо тухайн хүнд бол одоо амнаас амьдралын чанарыг дээшлүүлэх зүйл болтын шүү. Тийм учраас мэрэгжлийн эмчд үзүүлэх талаар та бүхэн зөв ойлголттой байх ёстой. Яг нь усан эмнэлэг олоо очир дугаарж ахын нэгтэй байна. Хувийн эмнэлэг бол тэр хэмжээгээр төлбөр тооцогдож байна. Гэхдээ энэ бол
Монгол оронд тулгамддаг асуудал биш. Дэлхийн нийт төр чигээрээ л ийм асуудал тулгамдж байгаа. Жишээлбэл баруун Европын орнуудад одоо 1-2 сар битгий л олон сарын одоо хүлээгдэлтэй байдаг. Хэрвээ хувийн эмнэлэг юм уу эсвэл яралтай тусламж дуудсан нөхцөлд бол төлбөр маш их өндөр байдаг. Тийм учраас бол энэ шийдэл гаргалгааг одоо олохын тулд хамгийн боломжтой хувилбар бол Япончууд, Тайванчуудын одоо даатгалын систем гэж үздэг. Гэхдээ энэ бол зөвшөөрөд сайжирчих واخа. За энэ бол эми эмчилгээ. За хоёрдугаар зүйл нь болохоор титэм сүцэн дотор хоншлого эмчилгээ гэж байдаг. Энэ яг юу хэлж байгаа нөхөр бид нарын бол энэ шууны артер те. Энэ шууны артер юм эсвэл гуйны артераас нэг хэсэг газар одоо мэдээгүүжүүлэх хийж агаад одоо зөрүүлтийн төхөөрөмж одоо мэцэс найран байдал дээр бол нарийнхан одоо тэр орчинд бол нарийнхан гуурсгүүлгээд зүрхийг тэжээж байгаа тэр суцсан дээр нь бол тоцгож бацж хахад ингээд эрентхэн туяаны аппарат бол олон байрлалаас одоо зураг аваад яг тухайн титэм суцс аль хэсэгтээ хэдэн үнээр ийсэж байгааг одоо нэрээ уншилдаг. Улмаар одоо хүн зэргийн нарийсалтай тусгай хангамжийг ээлтэх хязгаарлаж улмаар одоо бүглэрх гэж байгаа шигдээс үүсэх хүндэрдэг эсвэл бүглэрсэн тийм суцыг бол одоо титэм суцсан татварх эмчилгээгээр нарийнхан чиглүүлэгч оруулаад тэр баллоноор тэлээд одоо энгийгүүгээр харвал нүхийгээ жаахан томсгож аваад стенд эмчилгээ тавьдаг. Энэ бол зүрхний цочмын шигдээс бол одоо алтын стандарт буюу маш их олон хүнийг авардаг эмчилгээ болж байна. Аль эсвэл зүрхний шигдээс үүсгээс сэргийлсэн одоо маш их том эмчилгээ болж байна. Энэ бол бас өндөр өртөгтэй учраас одоо нэгдүгээр, хоёрдугаар томоохон багаж технологи шаарддаг. Гуравдугаарт нь бол тодорхой одоо том клиникт хийгдэх болохоор цөөн. Гэхдээ манай улсын эмнэлгүүд, хувийн эмнэлгүүд бол аль хэдийн хийгээд эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл титэм сүцэн дотор гаргаар стенд буюу тэлэгч таах гэдэг эмчилгээг бол та бүхэн мэддэг байх. Энэ маань ингээ нарийслыг бид нар янзалснаар титэм сүцний урсгал сэргээд тэр нарийслах дараах хэсэгтэр цусан хангамж хомсдож ирж исэн бол сэргэж одоо хэвийн болдог. Тийм учраас зүрхний шигдээс зүрхний булчин өвчгээс сэргийлдэг. Зүрхний шигдээс хүндрэхээс сэргийлдэг. Ер нь бол амьдралын чанарыг дэвшлүүлж амь насыг их одоо уртсгадаг гэж үздэг. За 3 дугаарт нь бол титэм сүц залах мэс заслаа. Энэ нь яадаг вэ гэхээр нарийслын одоо энэ хэсгээр нарийсан бол одоо энэ хэсгээс аваад ингэж нарийслын дараах хэсэгт холбож цусан хангамжийг сэргээх буюу алис бол хөхтний артерийг аваачиж нарийслын дараах хэсэгтээр холбох байдлаар одоо титэм сүцний цусан хангамжийг сэргээдэг. Энэ бол манай улсын 3 дугаар төв эмнэлэг, сонготой эмнэлэг дээр бол хийгдэж байгаа. Өөрөөр хэл кебж буюу coronary artery bypass graft буюу титэм сүц залах мэс засал буюу ингэснээр одоо чихрийн шижинтэй олон сүцний эмгэгтэй хүнд бол бас их амьдсыг уртсгож нааштай нөлөөлж байна. Манай оронч хүртэл хийгээд эхэлсэн байна. За дөрөвдүгээрт нь болохоор энэ бол яг шийдлээ олоогүй зарим нэг туршилт судалгаа хийсвэл зарим нэг эмчилгээний аргууд бол бас зөнгөө одоо технологи хөгжсөнтэй холбоотойгоор сайжирч байна. Жишээлбэл эндолин прогенетрисийн одоо эмчилгээ ч юм уу тиймэрхүү эсвэл за нэг тиймэрхүү 4 төрлийн эмчилгээ байдаг. Тэгээд энийг болохоор бид нар яг энэ 4 төрлийн эмчилгээг бол нэлээд тусламж үйлчилгээнд ашигладаг. За тэгээд та бүхний асуултанд хариулъя. За титэм сүцний эмгэг 2 хавц тавхлах эмгэгтэй хамааралтай юу гэж байна. За 2 хавц тавхлах эмгэг бол ихэвчлэн одоо 60-аас дээш хөвд нь бол хэрэг өвчин зүрхний одоо хавхлахыг үргэлжлэл үүсгэсний улмаас зүрхний хавхлах нарийсах аль эсвэл одоо дутуу хаагддаг. Энийг болохоор бид нар сайн мэднэ хоолой ангийн зүрхэнд ороод олон жил нөлөөлөхөд тэр хоолой ангины гадаргууд одоо хоолой бүгүүлсэн болчрохоо үргэлжлэл үүсгэж байгаа тэр бактерийн гадаргуудаа уургана. Хүний биеийн тэр хавхлахын уургатай төстэй учраас тархлаанаас солигдсон мэдрэгт оруулаар хавхлах маань гэмтэж өрсөж байгаа. За ер нь бол цус маань өрөвсөлтэй байгаа тавил одоо эндотелист цочорч титэм сүцний эмгэг үүсэх магадлалтай. Яг нэг шалтгаан нь 2 эмгийг хоёуланг үүсгэж байгаа болохоор одоо хамааралтай юм шиг ажигладаг. Гэхдээ титэм сүцний эмгэг нь бол одоо 2 хавц тавхлагын
эмгэгийг үүсэхгүй яг хөө зүрхний шигдээсээ өндөрлөө бол бас тэр 2 хавц тавлгыг татж байгаа хөглөө болчихно. Одоо сөнөрч одоо хөглөө болчихно. Тасарсны бол бас дутагдал үүсч болох. Харин нарийслаг бол үүсэхгүй. Тийм учраас одоо зүрхний шигдээсээ өндөрлөө үед бол 2 хавц тавлын дутагдал үүсч болохыг. Тийм учраас одоо сугарсуур нь авахгүйх ухаанаар хандараа гэж хэлмээр байна. За судасны асуудал үүсэт байна уугүй юу гэдгийг хоолтор болон зүрхний хаваар одоо мэдэж болох уу гэж. Ер нь бол нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Зүрхний ингээд эхоогоор хийгээд бүх зүрхний бүх юм одоо мэдэгдчих юм шиг ойлгодог. Альва шинжилгээний давуу тал мэдээлэл өгөх одоо онцлогоос хамаарат харилцаалгүй мэдээллийг их өгдөг. Зүрхний эхоогоор бид нар зүрхний бүтэц одоо агшилт, хавхалгын үйл ажиллагааны талаар маш сайн мэдээлэл өгдөг. Өөрөөр хэлбэл хөндийн хэмжээ дэлгэцсэн байна уу? Хавхалгын нарийсал дутагдал үүссэн байна уу? Зүрхний одоо хэсэг газрын булчин агшилт муудсан байна уу? Ерөнхий агших чадвар буурсан байна уу гэдгийг зүрхний эхо бол маш сайн мэдээлэл өгдөг. Харин зүрхний эхо бол одоо зүрхний шим өвчин буюу титэм судасны эмгэгийн талаар сайн мэдээлэл өгөхгүй. Яг нь титэм судасны эмгэг хүндрээд зүрхний булчин үнэхээр одоо цусан хангамж дутагдаад агшилт хийж чадахгүй болох аль эсвэл зүрхний шигдээс үүссэн нөхцөлд одоо бүр хүндэрсэн нөхцөл зүрхний хаваар мэдэгддэг. Тэрнээсээс титэм судасны эмгэгийн одоо хөнгөн дунд дэвтэр шатанд бол төдийлөн мэдэгдэхгүй байна. Зүрхний хоолтор шинжилгээ бол зүрхний одоо өөрөө хат материйн бичил, цахилгаан, сэрэл үүсгэдэг. Тэр сэрлээ өөрөө дамжуулдаг. Тэгээ зүрхний булчинд одоо чиг тархсны дараа зүрхний булчинд агшил хийдэг байгаа. Тэгэхээр зүрхний хоолтороор тэр сэрэл маань яаж үүсэж байна, яаж дамжиж байна, дамжуулалтын саатал байна уу, эмгээр одоо сэрлийн голомт үүссэн байна уу гэдэг хэм судлалын мэдээлэл маш сайн өгдөг гэсэн. Тэгэхээр энэ титэм судасны эмгэг буюу судасны нарийслын талаар яг хуу инновац бос гэж ярьдаг те бид нар одоо хатгалт хийхгүй мэс засал хийхгүйгээр онцлох хоёр боломж байдаг. Нэгдүгээрт нь бол ачаалттай бичлэг гэдэг. Энэ нь бол яг титэм судас нэлийн одоо дундаас дээш хэмжээгээр нарийсах юм уу эсвэл одоо дундаас дээш зэргийн үед бол бид нар ингээд зүрхэнд ачаал өгөө зүрхний одоо цохилтын доо нэлээх өндөр болоод цус хангамж төдий хэмжээр шаардсан нөхцөлд бол одоо далд ишим илэрдэг. Өөрөөр хэлбэл зүрхний одоо булчинд очих цус хангамж дутагдаад зүрхний цахилгаан бичлэг төр өөрчлөлт илэрдэг. Энийг бид нар ачаалттай бичлэгийн одоо хэрэг байна, сөрөг байна гэж үнэлдэг. Энэ бол яг хөө зүрхний одоо титэм судас одоо хүнд зэрэг нарийсан байна уу, далд ишим үнэхээр өгч гэнэ үү гэдэг яг онцлог зорилготой байдаг. Хоёрдугаарт нь та бүхэн мэднэ те нуураа оншилгооны төв гээд титэм судасны кальциумаа боддог. Сонгодон эмнэлэг бол одоо компьютер томографаар титэм судасны нарийслыг илрүүлдэг. Зарим Монгол Япон эмнэлэг, зарим одоо улс хувийн эмнэлгүүд бол титэм судасны одоо артерийн коллекшн буюу те тэр зүйлийг хийгээ судасны нарийл бөглөрлийг бол илрүүлж чадчихэв. Энэ шинжилгээгээр бол титэм судасны мэдээлэл сайн өгдөө шүү гэж хэлмээр байна. За шөнө унтж байгаа үед амьсгал бөглөрөө төгчтэй байдгийн юу вэ гэхээр за би бол одоо яг зүгээр асуултанд хариулах тэр өнцгөө сандж байгаа болохоор бас болгоомжтой ханддаг. Яагаад гэвэл яг бид нар эмчт үзүүлснээр одоо маш их мэдээлэл авдаг, шинжилгээ хийдэг учраас өвчтөнд асуумж бодит төслийг хийдэг учраас тэгвэл илүү их одоо онцлох найдвартай. За шөнө унтж байхдаа амьсгал тасалдан гэдэг бол одоо шөнө амьсгал одоо тасалдах хам шинж гэдэг sleep apnea гэж байдаг те. Ялангуяа ингээд одоо марайлаг тарган хүнд хөрхөрдөг хүнд их ажиглагддаг. Яагаад гэвэл тэр хүмүүс ингээд дээш харж унтсан үед бол зөөлөн хэл хийж ярьдаг. Тэр зөөл маань амьсгалын одоо таглаа мөгөрсөн амьсгалын замыг одоо төр зур одоо дарж хааснаас болоод хүнд тодорхой хугацаанд амьсгал тасалддаг. Ингэж яагаад хүнд одоо амьсгалахгүй тодорхой хугацаа өнгөрөхөд одоо эдис маань гипокси болоод цуснд хөвчлөлт өргөжээ оны концентрац ихсээд амьсгалын төв гинт цочирсан үед гинт амьсгалж эхэлдэг. Өөрөөр хэлбэл амьсгалын туслах булчинд амьсгалын булчингууд хүчтэй оролцсны улмаас гүнзгий амьсгалж гинт амьсгал орж эхэлдэг. Энийг бол sleep apnea амьсгал тасалдах хам шинж гэдэг. Энийг бол мэрэгжлийн эмчт үзүүлэх хэрэгтэй шүү. Тэрнээс биш одоо энэ кардиомагнит уугаад бол гайгүй болохгүй шүү. Кардиомагн гэдэг бол бүлүүн үсгээс сэргийлдэг юм шүү гэж хэлмээр байна.
За зүрхний дутагдал хүндрүүл яг байна. Энэ дутагдал гэдэг маань цусыг одоо зүрх маань одоо нийт орж ирсэн цусныхаа 60-70%-ийг шахаж одоо шахаврын өрг үүсдэг. Энэ маань багасаад ирвэл зүрхний дутагдал үүсдэг. Өндрээд ирвэл ерөнхийдөө хэцүү шүү. Ер нь бол мэрэгжлийн эмчт үзүүлээд, ялангуяа сүрс судасны эмчт үзүүлээд хяналтанд дагаад эмээ маш сайн уух хэрэгтэй шүү. Тэгээд дэглэмээ айгүй сайн барих ёстой. Зүрхний дутагдал үүсгэж байгаа шалтгаанаа сайн эмчлэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За цус шүүд гэж за энэ нэстэ яг хүмүүс янз бүрээр ярьдаг. Гэхдээ тотлогоон сүрэл ангаах ухаанд энэ цус шүүд юм нэг хүлэн зөвшөөрдөггүй шүү. Олон улсын өдөртөмжөнд бол нэг орж ирдэггүй. Яг ямар эмгэгий улмаас яаж цус шуугаад байгаа бол би сайн мэдэхгүй байна. Энэ дээр бол би бас сайн хариулт өгч чадахгүй байна. За 2 хоногийн өмнө стенд тавилсан дотор муухай шинжилрээд байх яралт. За тэгэхээр ер нь бол дотор муухайх гэдэг бол зүрх докторгүй болсон. Аль эсвэл зүрхний дутагдал илэрсэн нөхцөлд аль эсвэл одоо зүрхний шимүү өвчин үүсч зүрх докторгүй болсон үед илэрч байж болох юм. Өөрөөр хэлбэл даралт багасах юм уу? Аль эсвэл даралт хэлбэл зүрхний цогцлтын тоо өөрчлөгдөө зүрх докторгүй болсон үед бол илэрх шинж тэмдэг гэж бодож байна. Тэгэхээр энэ үед бол яг буцаж мэрэгжлийн эмчтэй үзүүлээрээ үнэхээр шигдээс болоод одоо стенд тавилсан бол тэр зүйл одоо докторчлаа бас жаахан одоо удаан байдаг. Тийм учраас өөр хэлрээ тавил одоо тий цаг алдахгүй одоо месаслын тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчтэй үзүүлэхийг бодороо бүр болохгүй бол зүрх судасны эмчт үзүүлээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл дотор муухай гэдэг бол олон эмгэг хүндрэл байдлаар илэрдэг шүү. За өрн чимэг тэгж асууж байна. За тэгээд эрүүл байна уу эм сумья миний би энэ удаагийн дугаараар ингээд өндөрлөө. Зүрхний ишемийн титэм цуцны эмгийн эмчилгээний талаар та бүхэн тодорхой ойлголт өгсөн байх. Тэгээд хамгийн гол нь одоо яг тедэн цагт лайв хийнэ гэж цаг одоо төлөвлөхөд аюу хэцүү байдаг. Тийм учраас гинт орж ирээд тэ лайв хийж чад бас хүлцэл өчөө. Тэгээд та нар сонсч амжаагүй бол нөхж үзэх байдлаар үзээрэй. Тэгээд та бүхэн дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Тэгээ 9 сарын 13-наас 15-ны хооронд Сүхбаатарын талбайд номын баяр 36 дахь номын баяр болно. Тэгээд эмч сумья би тэгээд тэрүүлэх юм маяг гэдэг номоо асар түрээсэлсэн байгаа. Тэгээд зараад зогсож явах болно. Та бүхэн бас уншаарай. Яагаад гэвэл энэ эрүүлэх юм маягийн уралжил бид нар урт наслах боломжтой байдаг. Хичнээн одоо эмтрээ сайн одоо эрх мэдэл баян чинэлэг байлаа гэд эрүүл хэм маягаар хурлаж чадахгүй бол урт наслж чадахгүй шүү. Эрүүл мэндийг одоо мөнгөөр дэдэлэн худалдаж авч чаддаггүй. Яг нь тусламж үйлчилгээг бол худалдаж авч болох байх. Гэхдээ одоо хөдөлгөөн бол юугаарч орлуулшгүй юм гэдэг шиг эрүүл хэм маяга одоо ямарч одоо зүйл байсан ч Монгол хүнтэй хавралдаг байх хэрэгтэй. Өвдөхгүйгээр 80 нэмэх насалдаг боллээ. Монголаа бүр тэтгэврт гардаг боллээ. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлаа.